Би танаас нэг түүх ярьж өгье. Манай скватерын талбай хажуугаар нэг Франц жуулчин зүгээр алхаж байгаа ухаан алдж унсан. Тэгээ бид нар сандралтаар дэмжлэг явж очсон л доо. Тэгээ юунаас болсон гэсэн чинь машины сигнал зорсон. Монгол ах машины сигналаа хит хүчтэй дараад айгүй олон удаа дараад хаасыг ус дараад. Тэгээ тэр хүн тэгж хэлж байгаа Франц жуулчин. Танаа Монголын сигнал ямар амар дарддаг юм бэ хүмүүс. Ингэж дураараа одоо даарч болдго юм уу те? Европт болохоор одоо зөвхөн аварын аюулын тохиолдолд ингээд дарддаг зүйлээ. Бусад тохиолдолд авах юм бол төлбөр маш өндөр ингээд явдаг. Дээрээс нь тэр хүн өөрөө сэтгэл зүйч бас таарсан л да. Тэгээд энэ хүүхдийн сэтгэл зүйд маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ. Хүүхдийн төгшүүртэй болох магадлал 48%-аар нэмэгддэг. Насанд хүрсэн хүн юм агрессивны болох чадвар нь өдөр болох нөлөөлөл нь бол 65%-аар нэмэгддэг. Дээрээс нь өндөр настай хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд те зүрх судасны өв эмэгтэй хүмүүст бол энэ маш аюултай зүйлээ гэж хэлж ийсэн. Би ч гэсэн санал нэг байна. Тийм учраас жолоо барьж байгаа, жолооны аар сууж байгаа та монголчуудаа, монгол аав, монгол ээжтэй Монголын нийгмийг гоё болгомоор бид нар годомжинд гоё тайван амар амгалан амьдрмаар байна. Тийм учраас бид нар соёлтой байж сигналаа дарахаа болцгоё гэж уриалж байна.